улаан залмай хүүхэд залуучуудын цусан цуглал хүүхэд залуучуудын хөгжлийн төвд нээлттэй хэлээ. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ хөгжлийн төлөвлөлт бүгд найрамдах Солонгос, бүгд найрамдах Хятад улс, Япон, Монгол болон Хонконг өөр Монголын хүүхэд залуучуудын улаан залмын төлөөлөл болсон 70 орчим оролцогч хүрэлцэн ирж Зүүн Азийн орнуудын үндэсний улаан залмын нийгэмлүүдийн харилцаа холбоо бэхжүүлэх хүүхэд залуучуудын үргэлж нөхөрлөлийг дээдлэхэд үнэтэй хөв нэмрээ оруулж байна. Улмаар үе тэнгийнхэндээ сургах, бие биенээсээ суралцах, туршлага судлахад энэхүү Зүүн Азийн хүүхдүүдийн цусан цуглалтын үн цэн болдог билээ. Цусан цуглалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол улаан залмын нийгэмийн ерөнхий нэрийн бичгийн дарга Болор маань онцгой байдлын ерөнхий газрын амшийн эрхлээс хамгаалах газрын дарга Баасан Сүрэн бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны 2 дугаар нэрийн бичгийн дарга Хэн Сонсу, Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны 3 дугаар нэрийн бичгийн дарга Мацухаши болон Шадар сайдын ажлын алба хүүхдийг ивэхсэн Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллага гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар мөн олон улсын хүүхдийн найрамдах төвийн төлөөлөгчид оролцлоо. Нээлтийн үйл ажиллагаанд Азийн орнуудын төлөөлөл болсон хүүхдүүд өөрсдийн төрийн талбайг нэмрүүлэн гарч мэдчихсэн юм аа. Мөн Монголын хүүхэд залуучууд үндэсний өв болсон язгуур урлагийн тоглолтоор билег барьсан. Нээлтийн үйл ажиллагаа сэтгэл зовлон болж улаан залмаач хүүхдүүдийн хамтын ажиллагаа үргэлж нөхөрлөв. Тэдний улаан залмаа хэлээд ийхүү үргэлжлүүлсэн. Энэ дээрээ ер нь бол яг гадаадын хүүхдүүдээс одоо өөрийнхөө сургуулийн нэг аюулгүй байдал одоо ойр орчмын жишээлбэл манай сургуулийн уртлын зам гарцсан гэрлэн тохиог үлдээ. Зарим нэг зүйлсийг одоо гадаадын хүүхдүүдийн сургууль хөгжлөөс асуугаад бас сургуулийнхаа өөрсдийнхөө сургуулийг бас тийм хөгжилтэй болохын төлөө бас энэ сургуультанд хамрагдаж ирсэн гэж бодож байна. За нэг Монгол гэрт болохоор 2 хятад хүүхэдтэй, нэг герман хүүхэдтэй, 3 гадаад хүүхэдтэй орсон. Тэгээд нэг хятад хүүхэд нь болохоор Саймон гэдэг. Тэр одоо 14 настай. Тэгээд нөгөө хятад нь болохоор Лимин гэдэг нэртэй, бас 14 настай. Тэгээ нөгөө герман нь болохоор Юри Вильямс гэдэг нэртэй. Тэгээд одоо 13 настай. Бид дөрөв ингээд өрөөндөө байдаг. Тэгээд бас нөгөө дурсгалын зүйлс их хөгжсөн мэлэлтэй бас надад сагсан бөмбөгийн фото өгсөн. Тэгээ айгүй өгөөмөр өглөгч тийм үг гэдэг юм лээ. Магадгүй нийслэл замын цагтын газар хандаж одоо тэр ойр орчмын хэсэг магадгүй бас сурагч нар айгүй айртай хэрэгэлдэг. Тэрийг зогсоох талаар хэлцэж болох. Намайг Челсаар юу гэдэг? Би 16 настай. Бүгд найрамд Солонгос улсын улаан залмын нийгэмлэгийн гишүүн нэрлэлсээр 1 жил болж байгаа. Бид жил бүр сургууль дээрээ сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах үүднээс анхны тусламжийн дэлгэрэнгүй сургууль зохион байгуулдаг. Энэ хүрээнд зүрхний массаж хэрхэн хийх, зүрхний аппарат хэрхэн ашиглах чиглэлээр тэмцээн явуулдаг. Би Монгол анх удаа ирж байна. Над Монголын байгаль, бүх тэнгэр, цэвэр агаар, ногоон талын амгалан тайван байдал маш их таалагдж байна. Намайг Зүзүми Хосоно гэдэг. Би Япон улсын Йокохамагаас ирсэн. Би 13 настай. Би Монгол хайртай. Яагаад гэвэл Монголын байгаль ногоон, таалгаас нь их үзэсгэлэнтэй. Монгол орн надад таалагдж байна. Намайг Үсүби Ята гэдэг. Би Японы улаан залмын нийгэмлэгийн хүүхэд залуучуудын хөтөлбөрөөр ажиллаад 6 жил болж байна. Японы нийт сурагчдын 3/1-нд улаан залмын нийгэмлэгийн гишүүн байдаг. Бид гамшиг ослын үед хүмүүс сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх ажлыг голлон зохион байгуулдаг. Монгол улсын засгийн газар энэ 7 сарын эхээр гамшигын эслийг бууруулах асуудлаар Азийн сайд нарын хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулсан. Өнөөдөр гамшигын эслийг бууруулах энэ том үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь бол сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах асуудал юм аа. Монголын улаан загалмай нийгэмлэг, олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтарч жил бүр хүүхэд залуучуудын цусан цуглалтыг зохион байгуулж байна. Өнгөрсөн жил бид уур амьсгалын өөрчлөлтөд тасан зохицох асуудлаар хийсэн бол энэ жил Азийн сайд нарын баг хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх анхны алхам болгож Зүүн Азийн 5 орны залуучууд маань
сургуулийн орчны аюулгүй байдлыг яаж хангах вэ? Энэ чиглэлээр туршлагаа солилцож цаашид Зүүн Азийнхаа бүс нутагт хийх ажлаа бас хамтран төлөвлөж байна. Сургуулийн орчны аюулгүй байдал гэдэг энэ асуудлын хүрээнд бид зөвхөн яриа зогсохгүй, улаан загалмай маань хүүхэд залуучуудын хөдөлгөөн бол сургуулиуд дээр улаан загалмай маань тусч ханддаг нөхөрлөд бүлгүүдийг байгуулж ажилладаг. Цаашид бид сургуулийг түшгэлсэн хүүхэд залуучуудын улаан загалмай хөдөлгөөнийг илүү түлхүү хөгжүүлнэ. Бид дэлхийн 100 Монгол хүүхдийн ээх сан, нүүбийн хүүхдийн сан зэрэг байгууллагуудтай хамтран ажилладаг. Сургуулийн аюулгүй байдлыг хангахын тулд эхлээд бид нар хүүхдүүдэд мэдлэгтэй болгох ёстой. Гамшигын эслийг бууруулахад өрх бүр, сургууль бүр, анги хамт олон бүр чухал үүрэгтэй. Энэ өдрүүдэд Монгол орнд бас үер болж байна. Бас үер гэдэг бол гамшигын нэг төрөл. Гинт орсон одоо их устай борооны дараа гэр орноо алдаад хоцорч байгаа энэ хүүхдүүд бас л одоо гамшигын хохирогчд юм аа. Бид энэ өдрүүдэд хурал хийгээд зогсохгүй мөн одоо үер төрсөн аймаг орон нутгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг бас хийж эхлэв байна. Саяхан хуралдсан Улсын онцгой комиссийн хурал дээр Монгол Улсын ерөнхий сайд бас улаан загалмай нийгэмлэг хүмүүнлэгийн байгууллагуудад бас зөвлөмж чиглэл өгсөн. Бид одоогийн байдлаар нийтдээ 475 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлаар бэлэн болоод байна. Бид хүмүүнлэгийн тусламжийнхаа санал төсөл бүх зүйлээр боловсруулж дуусаад олон улсын улаан загалмай холбоогоор батлуусны маргааш баян үйлдвэрийг бас үер буусан. Тийм учраас бид одоо нийтдээ 1000 гаруй, 1200 гаруй, 1500 орчим одоогоор тоо бас яг эслэн гарч дуусаад байна. Энэ хэлбэгдсэн үер төртөж амжилгаагаа алдаж байгаа энэ хүмүүст бид туслах үүрэгтэй. Тэгэхээр Монголын улаан загалмай нийгэмийн нэг чухал үүрэг бол гамшигын эслийг бууруулах, гамшиг тохиолдсон үед хүн ардын одоо амнаас амжиргааг хамгаалахад төрлөө иргэдэд туслах үүрэгтэй. Энэ чиглэлээр бол бид одоо ажиллаж байна. Энэ амны өдрийг хүртэл бол Монголын улаан загалмай нийгэмлэг Зүүн Азийн бүх орнуудын нэгтгэсэн том хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа. За энэ уулзалт маань ямар ач холбогдолтой юм бэ гэхээр сургуулийн орчинд хүүхэд багчууд бид бүхэн бэртэж гинтэх гинтийн асуудал аюул тохиолдох маш их өндөр магадлалтай байдаг. Энэ аюулуудыг яаж урьдчилан сэргийлж болох юм бэ гэдэг талаар хүүхдүүд өөрсдөө санажилж, хүүхдүүд өөрсдөө зохион байгуулаад 2 сэтгүүлтэй энэ хүүх хуралдаа маань амжилттай зохион байгуулагдаад явж байгаа. Энд оролцснороо манай бусад зөвхөн Монгол орн гэлтгүй манай бусад Зүүн Азийн бүх улс орнуудын маань хүүхэд багчууд цаашлаад ингээд Зүүн Азийн хэмжээнд бол мэдлэгийг түгээх боломжтой байгаа. За тэгэхээр Япон улсын хувьд хэм бол маш их багийн ажиллагаа сайн, Солонгос улсын хувьд хэм бол бие биендээ аягүй хамтарч нийтж тусрах уу гэх мэтлэн улс орон болгоны өөрөөр онцлог байгаа. Энд эдгээр бас онцлогуудыг манай Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүүхэд багчууд бид бүхэн өөрсөн нэрээ бас сурч мэдэж аваад за тэгээ ирээдүйн үйл ажиллагаанд бол хэрэглэх төлөвлөгөөтэй байгаа. Намайг тав хойч нь гэдэг. Би эддаас ирсэн 17 настай. Энэхүү туссан зөвлөлтөнд исмээс хойш надад Монголын байгаль цаг уур их таалагдж байгаа. Мөн би Монгол, Солонгос, Япон зэрэг улсаас хүлцэн гисэн олон шинэ найзуудтай болсон. Сэтгэл их өндөр байна. Манай улсын улаан загалмай нийгэмлэгийн залуучуудын улаан загалмайчдын хийж буй ажлын хувьд 2 хөтөлбөр байдаг. Эхнийх нь хүмүүнлэгийн боловсрол олох хөтөлбөр бөгөөд удаах нь YABC буюу залуучуудын оролцоотойгоор зан авирыг өөрчлөх хөтөлбөр юм а. Одоогоор манай улсын 10 мужид дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөр нь их үр дүнтэй бөгөөд суугчдын зан төлөвт эргээр нөлөөлдөг гэж би бодож байна. Энэ олон улсын хүүхдүүд маань бас гамшиг гэдгийг бүгдээр мэдэхгүй. Гэхдээ Япон орн байнгын одоо цунами, олон төрлийн газар хөдлөлтөд гамшигын олон төрөл тохиолддог. Солонгост ч гэсэн бас одоо үертэй хятадын зарим бүс нутагт бас үер болж байгаа. Энэ нөхцөлд хүүхдүүд маань хэрвээ бид хичээлээ хийгээд сууж байхад үер болвол яах вэ? Бидний сурч байгаа сургууль маань гамшигын газар хөдлөлтийн үер, хөрсний нуралт гээд бусад олон төрлийн гамшиг гинт тохиолдоход манай сургууль бэлэн байдгүй. Миний анги бэлэн үү? Бид гамшигын эслийг бууруулах бэлэн байдлаа хангах төлөвлөгөөтэй билүү? Аль оронд ямар байдгүй? Харилцан яаж бие биенээ дэмжих үү? Энэ асуудлаа бас энэ өдрүүдэд ярина. Тэгэхээр гамшигын эслийг бууруулна гэдэг бол хүүхэд залуучууд энэ чирхэм үүрэг тэдний суралцах мэддэг байх ёстой. Энэ асуудлыг гамшигын эслийг бууруулах, бэлэн байдлаа хангах,
ямар нэгэн байгалийн гамшиг цаг уурын өөрчлөлтөөс үүдсэн аюул болоход энэ хүүхдүүд хариу арга хэмжээ авах, үе тэнгийнхэндээ туслах, гэр бүл, анд нөхдөд аврах энэ одоо дадал чадвартай болох бас их чухал. Тийм учраас Монголын улаан залгын нийгэмлэг бол гамшигын бэлэн байдлыг хангах чиглэлээр бүс нутгийн сургалтуудыг маш идэвхтэй зохион байгуулж байгаа. Өнгөрсөн онд Аз номхон далайн бүсийн нийтдээ 34 үндэсний нийгэмлэгийн төлөөлөгчид ирж гамшигын хавтаа тэмцэх бүсийн багийг бэлтгэх сургалт Монгол болсон. Тэгээд энэ жохол сургалт болж явах үед бол үнэхээр цаг агаар гинт гүйдэрч 8 сард хүйтэн бороо орж Монгол оронд байгалийн цаг уурын одоо өөрчлөлт ямар их байгааг тэд нар мэдэрч ирсэн. Тэгвэл бид энэ сургалтын дараа бас гамшиг аюул байдал тохиолдсон үед хүмүүст хүмүүнлэгийн тусланд үзүүлж байгаа нэг төрөл бол бэлэн мөнгө олголт. Бэлэн мөнгө тараах асуудлаар бас 29 одоо орны улаан залгамчид эх 8 дугаар сард ирж бас бид энд одоо туршлага суралцах сургалт зохион байгуулна. За дэлхий дээр байдаг манайд нэг их ажиглагддаггүй юм шиг асуудал бол гамшиг осол аюул та байдал үүссэн үед гэр бүлийн хүмүүс хоорондоо холбоо тасардаг. Гэр бүлийн хэлхээ холбоо хэрхэн сэргээх вэ гэдэг асуудлаар 8 сард бид олон улсын улаан залгамаа хороотой хамтарч энэ олон улсын сургалтыг эх орондоо энэ одоо сургалтынхаа төлөвлөөр зохион байгуулнаа. Яагаад бид энэ олон сургалтыг хийж хамтын ажиллагааг үргэлжлүүлж байгаагийн цаад зорилго бол дэлхийн энэ гамшиг бол түгээмэл асуудал. Бид сая Азийн сайд нарын хурлаас 2020 он хүртэл Азийн бүс нутагт юу хийх вэ гэдэг маш тодорхой төлөвлөгөө, улс төрийн баримт бичиг баталсан байгаа. Үүнийг хэрэгжүүлэхэд Монголын улаан залгамаа нийгэмлэг засагтаа, төр засагтаа тусалж ажиллахыг хичээж байна. Өнгөрсөн 2017 оны цэцэн цугларалт уур амьсгалын өөрчлөлт цэдийн брэнд болж 100 гаруй хүүхдүүд өөрийн улс оронд тохиолдож буй уур амьсгалын өөрчлөлтөнд хэрхэн дасан зохицож, даван туулж буйгаа ярилцаж их дэлхийн хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон билээ. Тиймээс альва сайн сайхан бүхэн үргэлжилж, бүтэмжтэй бүхэн дэвжин дээшилж, дахин хилдгийн жишгээр Зүүн Азийн улаан залгамаач хүүхдүүд дахин жуулж буй энэ юм аа. Цуслан цугларалт бүр шийдэх асуудалтай гарах гарцыг илэрхийлсэн ажил хэрэгч ан төхтийн уулзалт болдог бөгөөд энэ жилийн цуслан маань сургуулийн орчны цог цавилгүй байдал сэдвийн хүрээнд зохиогдсон юм. Ямар ч улс орны хүүхэд аюулгүй, эрүүл, амар тайван орчинд сурч хүмүүжих ёстой. Нэг ялангуяа гамшиг ослын үед сургуулийн орчин болон өөрийн бэлэн байдлыг хэрхэн хангах, олж авсан мэдлэгээ хэрхэн бусадтайгаа хуваалцах зэрэгт суралцж байна.